манай ажил компьютер нь баг хүрч байна. Одоо тэгээд сэтгэл бол их өндөр байна, өндөр гартсан байна. Нийлбэрэн 180 тэгээ тусцтай үр журнаас ингээд гарчлаа шүү дээ. нийгмийн идэвхээр бол одоо бусад ихтэй сургуулиуд хамгийн өндөр байдаг. Мэргэжтэй сонгосноо. Ямар мэргэжтэй одыг гэж байна? За жишээ нь чи ямар мэргэжтэй одыг гэж бодож байна? Инженер архитектор. Энэ дэшний их штат гэж байна. Баяр үргээ. За супрууд бэлэн үү? Бэлэн. За том утгагүй одоо тоглолт эхлэх гэж байна. Яг ямар сэтгэл төрж байна? Амар тоглож байна. Таны хагас нэшнээ авч байгаа байгаа. Ачаас авдаг байх хамт байдаг гэж хэлсэн учраас би авч байгаа юм мэдэрч байна. За сонгосын намсток тийг сургууль 4 жилийн өдөр төрөөр сонсохоор бото Мэдээч хэрэг их цэцэг олон улсын их сургуульд хэрэг би орж суралцааг байсан бол энэ боломжийг олж авахгүй байсан бахаа гэж одоо ч гэсэн бодож байна. Иш овог зохион байгуулагчд болох Монголын ойлгох юмын захирал өчрөд байна ш та. Их цэцэг олон улсын их сургуулийн ректор Нэм Островч та хүн бидэнтэй үргэлж хамт байсан. Их цэцэг олон улсын их сургуулийн маркетингийн албаны дарга анх хоёр ах баярсайхан ах хоёр та. Хамгийн их баярсан тавьсан хэлмээр байна. Хари түгээцгээ. Заданаас сүнэнэ бүдэнэ хамтдаа хийж бүтээе гэсэн сэтгэлээр эцэг цагт би аз жаргал дүлвэрлээ амжилт бүхмээр бидний гатбан бас мэдрэмжтэй энэ чанар бол их чухал. Тэгээ сая одоо ингээд нэг дөхүүлэхэд те шууд хүлээгээд авчдаг. За сургуулийн хамт олон амжилт үсээ дахиж ийм тэмцээн урдааныг байнга явуулж байгаарай. За миний хөө сургуулийнхаа нийт төрийг хамгаалаад сайн суралцаад ирэх баха. Ерөнхийдөө их цэцэг олон улсын их сургууль, их цэцэг олон улсын их сургуулигаа 7000 оюутанд ижил боломж тэгш нөхцөлийг бид бүхэн өгдөг. За тэр боломжийг мань оюутнууд маань хэрхэн атгаж, хэрхэн эзэн нь болж байна гэдгийг эндээс та бүхэн бас харж байгаа гэж бодож байна. Тэгээд ийм том боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд супер студент 3 оролцох хүмүүстээ хичээгээрээ тэгээд та нар чадна гэж хэлмээр байна. Хүн бүхэн аз жаргалтай сайсаг бүхний мөрөөдөө эцэг цагт нэгэн аз жаргалтай дүнлөө амжилт бүхнээ бидний гатбан. Тийм ээ. Бид залуу байна. Бид бүхнийг бүтээх ёстой. Өдрийн хамтдаа. Yeah. Ja 1 2 ja 1 2 and 3 and go. Саяны хүүхдийг дуудаад ирдээ. Наашир мэндэ бүрдэрч. Би энэ хүүхдийг тэнцүүлмээр байгаа байхгүй учирдаа. Дээрээс нь бид гурав одоо ингээд тэнцүүлж байгаа энэ ихтгэл найдварыг алдахгүй амжилттай оролцоорой гэж. Яг аа. Авд аймагт цугаа аав ээжээртэй минь дүргийа. Тэгээд халзаадаг төхөөрөө явуулчаарай. Сэлмэн үртийг эргэжил авъя. Хүн байранд орсон. Тэгээд хэлцгээр байна да. Сэлмэн үрт ямаа дагуулж яваад байна гэсэн зүгээрээ авд ногоо идчихээ тэгж байгаа. Тэгээд аяндаа зүгээр болчих واخ. Халзаадаг явуулчихгүй бол хөшрөөд махан хатуурчих واخ. Явуулчаарай. Найзуудтайгаа хүн байранд орсон байгаа шүү гэж хэлчмээр байна.
Их сургуулийнхандаа их баярлалаа. Энэ хүүхдүүдийн тэмцээн зохиогоор явуулдаг чинь айгүй их өгөөжтэй үед юм байна. Бүгд найрамдах Солонгос улсын Чанманы үндэсний их сургуультад суралцахаар болсон байгаа. Тэгээд энэхүү боломжийг олгосон эцэг олон улсын их сургуультаа маш их баярлалаа. Супер студент нэгийг анх гарч яхад бол хүмүүс энэ бол шоу юм байна гэж хэлж байсан. Шоу биш байсан байна гэдгийг өнөөдөр хүмүүс ойлгож байгаа. Дээрээс нь орчин үеийн магадгүй энэ нийгмийн сүлжээ тэр өгөөсөх бах боломжгүй бас. Тэ? Энэ залуучуудын англиар гоё дуулж байгааг ч өгөөсөх боломжгүй. Миний би шийдэг оюутан болсон байна. Маш их баяртай. Солонгос улсад нэг жил шофлох юм чигээр санагдсан. Бүр баяртай. Анх би энэ сургуульд ороод сургуулхан босгоор аслахад би их сургуульд орлоо. Би ингээд оюутан боллоо гэд маш их догдолж бас дотроо би имэж байсан. 10 жилээс минь өөр байх таа гэд. Гэхдээ би аяанда би энэ сургуульд орж ирээд би ямар агуу гэр бүл вэ гэд. Би энэ гэр бүлийг ямар агуу өрмөц ямар гоё юм бэ гэдгийг би мэдэрсэн. Би энэ гэр бүлд маш их хайртай. Мөн энэ гэр бүлийг бий болгосон Нямасрал захиралтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Супер студент шоу зохион байгуулж энэ төслийг санаачилсан Учрал захиралтай би чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Шагнад гартуулах ёслол үнэхээр сайхан боллоо. Америкийн нэгдсэн улсын Колорадо хайт их сургуулийн өдөрдох сүвлийн дарга сургуулийн захирал өөрийн биеэр оролцож Гран-при шагналтанд шагналыг гардуулж өглөө. Чам шиг ийм олон залуучууд бий болж байж ирээдүйд Монгол үндэстэн Монгол соёл иргэншил оршин тогтно. Тэм учраас хослуулах, нэгийг үгүйсгэж нөгөөг өргөмжлөх бас биш гэдгийг л анхаараарай гэж хэлмээр байна. Тэгэд энэ манай энэ оюутнуудын энэ идэвх чармаалтанд хувь нэмэр оруулахаар тий их засгийн шилдэг оюутнууд хүрэлцэн ирсэн доо би багшийн зүгээс, уянгаагийнхаа зүгээс, сургуулийнхаа зүгээс маш их баярлснаа илэрхийлмээр байна. Манай баярлалаа. За. Тэгээд нэг угаасаа буйны ажилд бид нэр энэ олон орлогоо өгөх болохоор тэгээд сайхан байна. Бас бүүнээр үнэхээр баяртай. Сэтгэл нэг гоё уучрал гоё арчлаа. Өнөөдрийн арга хэмжээ надад маш олон зүйлийг бодогдуулж, цаашлын үйл ажиллагаанд маш том туршлага болж өглөө. Энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд залуу хүмүүс гэлтгүй маш олон гайхалтай зүйлийг хийж бүтээж чадсанд маш их бахархаж байна. Колорадод сурч байгаа Монгол оюутнууд тэр дундаа их засаг олон улсын их сургуулийн оюутнууд маань ч гэсэн маш хөдөлмөрч, шаргуу, төвчээртэй бүх зүйлд сайн байж чаддаг. Тэдэнтэй хамт нэгэн гэр бүл болж нэгэн дээвэр дор хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьсан их засаг олон улсын их сургуулийн хамт олонд маш их баярлалаа. Би сайхан хизээч мартахааргүй дурсамжтай болж байгаадаа маш их баяртай. Хөшүүрэг баг. Та нар өөрийгөө сайжруулахад нэг хөшүүрэг байж тээ супер студент оролцох. Гэхдээ энэний цаана та өөрөө хөгжиж байгаа гэдэг чинь хамгийн том баялаг юм аа. Үнээр баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хүн өөртөө итгэлтэй байвал бодноос итгэлгүй чаддаг гэдэг. Тэгээд энэ том итгэлийг хайрлсан хамт олондоо эцгийнхандаа найз нөхдөдөө бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Соёлт нийгэмдэр эрэхтэй болвол нөгөө ёс заншлын хэм хэмжээг нь хуулинд нь хуульчлаа цаасан дээр хараар бичээд эхлэхээр яах вэ? Нөгөөх нь хууль болон гардаг. Яагаад энэ хууль хүчтэй байсан бэ гэдээ эргээд харахаар энэ бол хүний амьдрал дээр байгаа энгийн зүйлүүдийг хуульчилж өгсөн учраас зөрчигөнж байгаа байсан. Дээрээс нь эндээс үүссэн хэрэг маргааныг зохицуулахад шалбар байсан. Тэгээд намайг ингээд өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй баярлалаа гэж хэлээ. Тэгээд намайг ингээд хүн шиг хүн болгоод Эрдэнэ нам сургууч гэсэн их засаг сургуультаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ. Үнэхээр их баяртай байна. Амжилттай Монголынхаа залуучуудыг гоё дэмжиж тэ мөрөөдлийг биелүүлээд гаднад явж ингэж гоё боловсралтай болох ийм зорилготой ийм гоё проектыг хийж байгаа бүх хамт олонд үнэхээр чин сэтгэлээсээ залуу хүнээ баярлалаа гэж хэлмээр байна.
мөн одоо энэ сургалтуудаас маш их зүйлийг олж авч нөгөө мэдлэгийг үйлдвэрлэж баялагийг үүтээх ийм одоо процессын үйл ажиллагаа одоо ингэ яваад эхэлж байгаад бол би их баяртай байгаа. Тэгээд маань үнэхээр гоё хөдөлмөр гаргаад гоё сайхан тоглолт хийлээ. Тэгээд шалгарсан хүмүүс маань сайн хүмүүс шалгарсан. Тэгэхээр баярлж байна. Ингээд энэхүү шагналыг Америкийн нэгдсэн улсын Колорадо Хайт их сургуулийн декан Джон Уилкерсон мөн одоо маркетингийн албаны захирал байгаль нар гардуулж одоо баяр хүргэж байна. Джейсон Чингисан гадаад хэл соёлын сургуулийн оюутан Тэнгис. Тэнгэрт байгаа аавда харь орон сууж байгаа ээжтэй чин сэтгэлээсээ энийг өргөмөр байна. Ах нь бол өвгөн байна. Их засагчуудтай баярлалаа. Эрдэм номтой хүн болохоос гадна хүн гэдгээд учир утгатай 21-р зуундаа тэргүүлэх түүчэлж явах хүүхдүүд маань үеийн залгамжлан гарч ирж байгаад маш их баярлж байна. Өөртөө итгэлтэй байсан эцэст давж чадлаа. Хамгийн анх оролцож байснаа одоо би үнэхээр их хөгжсөн, үнэхээр их олон зүйл сурч мэдсэн. Энэ тэмцээн надад маш олон зүйлийг бэлгэлсэн. Мөрөөдлийнхөө эхний алхмыг хэлээ баяртай. Алтан боломжийг олж байгаа учраас сургуулийнхаа нэрийг энэ хүмүүсийн бас сэтгэлийг алдахгүй цаашаа улам илүү дэше тэмүүлэх болно гэж би эгцгийнхаа өмнө телевиз үзэгчдийнхээ өмнө амлаж байна. Монгол улс бол одоо дэлхийн нийтийн хөгжлийн хандлагын шугамд аль хэдийн орчихсон хөгжлийнхаа моторыг асаачихсан ийм орны нэг. Гэхдээ өнөөдөр энэ сууж байгаа энэ залуучууд, энд уралдсан залуучууд та бүхэн бол илүү өндөр хөгжилтэй орн руу яваад технологи, шинжлэх ухаан, бусад сонирхолтой зүйлсүүдийг сураад эргэж ирээд их орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах байна гэдэг бол маш гайхамшигтай зүйл юм. Миний хувьд бол би өөрөө Англид боловсрол эзэнсэн. Тийм болохоор их засаг сургуулийг бас би сонгосон. Яагаад тэгэхээр их засаг сургууль нь одоо Английн сургуулиудад итгэмжлэгдсэн цорын ганц Монголд байгаа сургууль. Тийм учраас би бас энэ сургуульд мэдлэгээ үйлдвэрлэе гэдэг энэ сайхан тэмцээнд 2 жил ерөнхий шүүгчээр альж байгаадаа маш их баярлалаа. Даалан болгоны 25 шилдэг оролцдог үлдэгт нь аав нь бол дэмжихээр дэмжиж одоо бүр эмээгийн ах дүүнэр бүгдийг 500 км-аас дагуулж ирж дууг дэмж алтаанда залбир зэрлэл үлдээлээ те. Энэ миний одоо зэхүү охиноос хүүгээ ийм сайхан сургуульд ингээд улсын зарлаар явж байгаад нэмэнээс маш их баярлж байна. Сэтгэл маш их өндөр байна. Студент орсон цагаас нэг сэтгэл догдлоод тийм ээ хүүгээ дэмжээд ингээд одоо битээр бол сэтгэлээр хүүгээ дэмжиж одоо ингээд хүүдээстэй нэрээ ёстой их баярлалаа. Миний хөөстэй нэрээ ээж нэг хүүгээ үнсчи. За одоо их сайхан шодрог шүүлттэй. За ер нь оюутан Монголын оюутнуудын ууршин дуудсан, уриалсан Монголын оюутнууд залуучууд цаашдаа эх орондоо их зүйлийг бүтээхэд ямар чиглэлээр яаж сурах вэ, юу бүтээх үүдгийг одоо өөрсөндөө тодорхойлж чадах тийм бодлогыг тодорхойлж чадах тийм чадaltaй одоо оюутнуудыг бий болгохын үндслийг тавьж байгааг би их баяртай байгаа. Энийг юм л одоо ороо энийг үзчихээд тунгуул ноёрыг сайхан үрдэг. Маш их дэмжиж байна. Хүүгээ шалгарсан маш их баяртай нэмээ. Тэгэхээр манай хүүхдүүд бол юу хүсэн тэр бүхнийгээ бас хийж чаддаг гэдгээ бид бүхэнд харуулсанд бид үнэхээр одоо бахархалтай байна. Ийм гайхамшигтай авьяаслаг үгээд хүсэл эрмэлзэлтэй ийм залуухан бүсгүйд бид оюутны хотхондоо хүлээж авах гэж байгаадаа маш их баяртай байна. Баярлалаа. Тэр утгаараа Монголын ихтэй сургуулиуд донд анх удаа их засаг сургууль Entrepreneur сургууль болох зорилтыг дэвшүүлж энэ үйл ажиллагааг би зохион байгуулж байна гэж бодож байна. Биднэрт энэхүү боломжийг олгосон их засаг олон их сургуульд үнэхээр их баярлж байна. Нийтдээ бид нэг сарын хугацаанд үйлдвэрлэл болон бойжуулалт хөгжлийн үе шатуудыг хийсэн. Тухайн хугацаанд бид нар маркетинг болон судалгаа зөвлөгөөний талаар бүхэл зөвлөгөөнүүдийг мэргэжлийн хүмүүсээс нь авч бүтээгдэхүүнээ маш их сайжруулсандаа үнэхээр их баяртай байна. Цаашид бид нар одоо Entrepreneur их сургуулийг байгуулахын тулд оюутан байхдаа, суралцж байхдаа өөрсдөө шин санаагаа гаргаад ингээд одоо багш нартайгаа оюутнуудтайгаа хамтраад бэлэн одоо бас компаниг байгуулдаг байж байна. Лабораторийн нөхцөлд 3D принтерийг гаргах хөгжүүлэх боломжтой олгож байгаа. Тус бүтээлийг одоо зах зээлийн үнээс хамаагүй хэм төсвөр Монголд бүтээж байгаа. Гадаадад 5 давхар байшингдсан 3D принтер байсан.
манай баг нь нэгцэг олон улсын их сургуулийг төлөөлөөд Монголын инновацийн 7 хоногт оролцсон байгаа. Төмөр шил ашиглаагүй бус тийм гаргаж байгаа байсан. 13% is 0 to 14 years old kids. Гэхдээ тэр хүн жинхэнэ худалдагчийг сайн худалдагч хийхгүй шүү дээ. Жинхэнэ борлуулагчийг сайн борлуулагч хийхгүй шүү дээ. Тэгэхээр бидэнд өөр хүн хэрэгтэй байгаа юм. Миний төслийг ер нь шүүгчлэлтэй нийгмийн инновац гэж нэрлэдэг байгаа. 3D принтерийг ашиглаад энэхүү протезийг хийх юм бол хамгийн дээд 20 мянган төгрөгийн төсвөр нэг протез болсон. Хуруу байхгүй ч энийг барихад аягүй хэцүү. За энийг ундаа гэж үзэх юм бол ингээд уух боломжтой. Оюутнууд хамтраад, багш нартайгаа хамтраад гарааны компаниудыг их сургуулийнхаа дэргэд байгуулж ажиллана. За ингээд их засагчууд ийм бахархал болсон супер студент тэтгэдэг төсөл мандатгай. Илүү залуусаа эрмүүн сэтгэлгээгээ харуулж ирээдүгээ хамгаалах хүмүүс нь энд байгаа шүү гэдгээ харуулж та бүхэн суудлаасаа босно уу? Би танаас гуйж байна. Ирээдүгээ бид бүгд хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр бид байгаа болохоор би ч бас байгаа гэдэг шиг энэ ураа шиг бид нэг багаараа ажиллаж чадах юм бол та бүхний урд холын зам байгаа гэж би бодож байна. New Lifestyle баг энэ удаагийн шалгуулалтанд тэнцэн байна. Сургуулийн хажууд судалгаа шинжилгээний төв байгуулах TikTok гэдэг төсөл байгаа. Тэр одоо энэ үртэл явсан юм яаж хөрөн оруулалт босгоод энэ зүйлийнхэн төлөө цаашдаа явна гэж бодож байгаа. Стартапыг эхлүүлээд амжилт олох хаа. Free thinking. Энэ хүүсийн хийсэн машин өөрөө мод, төмөр, акрил, тэгээд чулуу болон эврэн дээр сэлбэрэх боломжтой. Одоо багш нэрийг сургуулиас 1 оноо хасна гэсэн бид нар 5 оноо авах гэж бүтэн шүнжэн унтахгүй байж ах чинь тэр оноогоо бас ингээ асуулж ин хэцүү байгаа байхгүй юу? Айгу хүн дээр тустай юм байна. За юусэн энэхүү төсөлд оролцсноороо би л юусэн одоогийн байдлаар маш их юм мэдэж авлаа. Багийнхаа хоёр залуугаас их юм сурлаа. Бид энэ сэдвийг үргэлжлээд харж нэгсэж хатган. Seen a lot of different and great presentations and projects here, and I give everybody a round of applause. Зөв би ирээдүйд төсөлж чадахгүй байна. Гэхдээ манай сургууль үнэхээр оюутан бүрт боломжийг ижлэх шуурлаж чаддсан шүү. Тэр боломжийг хамгийн гол нь та битгий алдаарай. Та дараагийн супер студенттэй ороорой. Та нар бэлэн үү? Манай оюутнууд бэлэн үү? Одоо очих сургуультаас сайн сураад тэгээ буцаж ирээд их орондоо их юм хийндээ л гэж бодож байна. Of the super student who gets to go to the United States is Bachudur of Law School. Таван жилийн дараа би өөртөө хүч хоригдлуулж эхлэнэ гэж төсөөлсөн. Тэр хүч нь юу вэ гэхээр би өөрийгөө болон бусдыг хамгаалах болон энэ нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэх хүчээр хоригдлуулж эхлэнэ гэж бодож байна. Тогтвортой хөгжилд We want Super Student 7. Эрхэм үзэгчдээ Super Student 8-аар иргэн уулзъя. оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Super Student тэтгэлэг төсөлд нийт 500 орчим оюутнууд хамрагдаж 80 орчим оюутан гадаадын өндөр хөгжилтэй орны ихтэйд сургуульд үн төлбөргүй суралцж 100 орчим оюутан сургалтын төлбөрийн хөнгөлт эдэлж 50 гаруй оюутан гарааны бизнесийн санхүүжилтийн дэмжлэгийг хүртээд байна. Энэ төсөл нь ар үрийн хаалгагүй, нутаг усны үзэлгүй, баян хоосон гэж ялгадаггүй, оюутан бүртгэгч боломжийг олгож, шударгаар өрсөлдөх, үзэл бодол, шин санаа санаачлагын уралдуулах оюутны чөлөөт талбар. Их засгийн нийгмийн хариуцлага юм. Бодолдоо дарагдж, амжилтандаа яран байгаа дараагийн супер студент та байх боломж зөвхөн танаас хамаарна. Хамгийн гол нь хүсэж байвал